Социалист Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 65 жилийн хойд зориулсан эрдэм шинжилгээний оролцож байгаа та бүхэнд 65 жилийн өмнөдийг хүргье. Монгол-Вьетнамын харилцаа дундад эртний үеэс эхэлтэй бөгөөд түүхийн олон шалгуурыг даван туулж жилээс жилд өргөдөн живдэж найрамдал хамтын ажиллагаа улам бэхжиж ирсэн билээ. Монгол улс Вьетнам улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх нөөц уламжийг өндөр үнэлж уламж харилцаагаа чухалчилж үздэг. Манай орон уламжлалт түнш эртний анд Вьетнам улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлж харилцан түншлэлийн цар хүрээгээ эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль эрх зүйн зэрэг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг. Вьетнам улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны 100 орнуудын нэг нь Монгол улс бөгөөд манай улс зүүн өмнөд Азийн орнуудаас хамгийн анх Вьетнам улстай дипломат харилцаа тогтоосон юм. Вьетнам улсыг Нэгдсэн үндэсний байгууллагын Аз намхан далайн эдийн засаг нийгмийн зөвлөлд болон Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр эсрэхэд болон Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход Монгол улс манай улсыг АСЕАН болон АСЕАН-ы бүсийн чуулганд эсрэхэд Вьетнам улс тус тэмцээ. Хоёр орны хооронд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд тогтмол хийгдсээр ирсэн. Зүүн өмнөд Азид Вьетнамын нэр нөлөө байр суурь жилээс жилд нэмэгдэж буй энэ цаг үед өнгөрсөн 65 жилийн ололт амжилттай тулгуурлан хамтын хүчин чармаалтын үр дүнд Монгол-Вьетнамын найрсаг харилцаа уламжлалт хамтын ажиллагаа цаашид улам тасралтгүй хөгжиж хоёр орны ард түмний ашиг сонирхол хүсэл эрмэлзлийн дагуу бүх чиглэлээр эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын ерөнхийлөгчийн хувь газар гадаад харилцааны яам шинжилгээ ухааны академи олон улсын харилцааны хүрээлэн ажил олгогч эдийн нэгдсэн холбоо хамтран зохиолж буй энэхүү эрдэм шинжилгээний хорлон Монгол-Вьетнамын уламж найрц харилцааны 65 жилийн түүхэн замлыг эргэн харж ололт амжилтуудаар бахархахын зэрэгцээ хоёр орны түүх улс төр эдийн засаг соёлын харилцан ойлголцыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах гэдэгт найдаж байна. Хурлын үйл ажиллагаа амжилт хүсье. Tôi chi bộ rằng hội nghị khoa học này do Văn phòng Tổng thống của Bộ Ngoại giao. Đã dành thời gian, tâm huyết và công sức quan hệ hữu nghị truyền thống tốt đẹp giữa hai nước Việt Nam và Mông Cổ ngày càng phát triển.